хууль зөрчил томилогдсон бодиттой асуудал байна. Хоёрдугаарт төрийн албаны хуулийн хэрэгжилт нь өөрөө анхан болон дунд чатанд яг амьдралд нийцэхгүй байгаа асуудлаас үүдэлтэйгээр төрийн албан дээр томилогдсон байдал нь зөрчил үүсгэж байгаа хэсэг бас гарч ирж байна. Нэг өсөндөө өнөөдөр хүртэл аргалаад яваад байна гэсэн үг шүү дээ. Хуулиа аргалаад зохицуултыг аль чатандаа хийгээд яваад байгаа. Тэгвэл энэ шийдвэрийн үр дүнгээр төрийн албаны хуулийг анхан дунд чатанд нийцүүлэх. Ялангуяа одоо сумын төвшөнд зарим одоо хүн ам багтаа төв суурин газруудын төвшөнд төрийн албаны шаардлагыг бүрэн хангаж тэнцээ ажиллах төрийн албаа авчид олдохгүй байгаатай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ зохицуултыг бид нэг бүсийн шүүр ажиллагааны хүрээнд зохион байгуулж хийж байгаа. За хоёрдугаарт энэ төрийн нарийн бичгийн дарга агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулахтай холбоотой захиалга төрийн албаны зөвлөлд өгөх асуудал үүсэж байгаа. За энийг бас ахаад бид ингээд төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг судлаад үзэнгүүт энэ хуулийнхаа зохицуултаар асар хүнд суртал энэ хуулийн зохицуултанд байна. Төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэглэх газар, харьяа яам зэрэг байгууллагуудын хооронд сонгон шалгаруулалтыг зарлах, ажлын байрыг зарлахтай холбоотой захиалга хөрвүүлэхтэй холбоотой бараг 3 сар орчмыг дамжих хуулийн зохицуулт байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэд энэ хүнд сурталыг нэг бүсийн төрийн албаны хуулиас авч хаях шаардлага бол байна. Дээрээс нь энэ захиалгыг хуулинд нь нийцсэн захиалгыг өгч шаардлага хангасан албаа агчийг томилох асуудал үүсэж байгаа. Өнөөдөр жишээ нь төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шаардлагыг хангаж байгаа боловсон хүчин Монгол улсын хэмжээнд ер нь нэг 30-40 хүний хүрээнд л яригдах болчихж байгаа. Тэгээ энэ өөрөө мерит зарчмыг бид хамгаална гэж төрийн албаны хуулийг хийсэн мөртлөө маш цөөхөн хүнд давуу байдлыг олгосон хуулийн зохицуулалтын дунд бид амьдарч байна шүү дээ. Тэгэхээр энийг бол нэг мөр шийдэх шаардлага байна гэж ингэж бол үзэж байна.